Эрхэм үзэгчдийнхээ нойрон амгалан айлтгахыг зангадын баян сэлэнг гэгээлэг зүйл ярих байхаа гэж би бас найдаж байна. Хоёулаа ажил амьдрал ярангаа бас үзэгчтэй уйдаахгүй сайхан ярилцъя. Би хичээнэ. Энэ готтой Хариулаагүй тийм асуулт сэдв байхгүй. Сөрөгч юм шиг, эрх баригч юм шиг ажилласан онцлог юу бэ? туслах дүрд тоглоод яваагүй. Өөртөө өгсөн дүнэлт байсан. Би бол том улс төрч биш ээ. Даруу байх гэж л хичээдэг. Та яг өнөөдөр өөрийнхөө итгэл үнэмшлэр улс төрд яваа улс төрч мөн үү? Энэ замыг сонгох бас олон шалтгаан надад байдаг. За хоёлаа ажил улс төрийн сэдвийг энд түрүү хэлье. Эрдэнэт хүмүүн бүхэнд эжэзүнтэй хүм үгүйе. Таныг судалт норж байна. Тэгээ эмэгтэй хүн улс төрд явна гэдэг бол хэцүү шттэ. Та өөрөө л энэ замыг сонгосон. Сүүлийн үед бас ээжээ харах болгонд ойлгож байгаа. Сэтгэл нь баян байвал тэгэл болоо шүү дээ бүх зүйл те. Энэ бол зөвхөн надад тохиолдоод байгаа зүйл биш. Улс төрд яваа эмэгтэйчүүдэд байгаа. Гэр бүлээ та эндээс бас хамгаалах үүрэгтэй байгаа. Тэгээ яг амьдрал дундаас гарсан хүнээ тэгтэл их яагаад үзэн ядчихаа. Баян сэлэн гэдэг хүн бол дандаа дартан замаар яваагүй, мууж болно, яаж ч болно. Гэхдээ намайг мөнгөтэй бол холбож болохгүй гэдэг зарчмаар. Ярэ бараан сэдв рүү яваад шүү. Би тэрмээргүй шүү. Үнний эхчүүд үрсэн хөө алэг зүрхшгэн харилдаг билээ. Хорвоо дэлхийд тэхлээрээ хүннээсээд Таны сэтгэл доторх зүйлээс багхан ч гэсэн хөнгөлсөн байх гэж минь найдаж байна. Тэгээ ингэтлээ хуйлан чинээ эргээд хийх ёстой зүйлүүдээ олж авна гэж би бодож ирсэнгүү. Тэгээ өөрөө тэр тактикэндээ бас орчлоо. Зэгчд маань бас ойлгох байлгүй дээ гэж бодож хамтдаа л байсан баг. Миний бас амьдралдаа дурсаж явах тэр сайхан дурсамж байх болно. Эрхэм үзэгчдийнхээ нойрон амгалан айлтгахыг Бямб гараг бүр таны гэрийн хойморт шин зочин урьж сонирхолтой арслан өрнүүлэх хичээдэг сайн уу ток шоуны маань нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр нэвтрүүлгийнхаа хойморт урьсан хүндтэй зочноо танилцуулъя. Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Барилга хотын агуулгын сайд Зангадын Баян Сэлэнг. За орой минь төргий. Арай минь хүргье. За сайн уу нэвтрүүлэг маань илүү хувь хүнийг тодтогч тухайн хүн чухам хинбэ гэдгийг үзэгчдтэйгээ хуваалцахыг зорилгоо болдог. Гэхдээ энэ удаад бол бас асуухгүй байх аргагүй нэг үйл явдал байна л да. За та хоёрыг яг энэ нэвтрүүлгийнхаа бичлэгийг хийж байхын явцад бол тусгаар тогтнолын талбайд одоо танаа намын удирдлагууд тодорхой хүмүүс бас улс төрийн одоо алхам хийж ноёт төлсөглөн зарлаад байгаа. Тэгээд таны хувьд бол мэдээж түнд өөрийн гэсэн оролцоотой байгаа. За энэ улс төрийн тэмцэл ер нь ямар үр дүнд хүрж байна? Энэ талаас бас мэдээлэл хийгээд яриага эхлэе. Тэгээд өссөн гэдэг өөрөө их хүнд тийм ээ. Юунаас олж өссөв? Нийгмээс шалтгаалаад төрөөс болоод байна уу те? Амьдрал ахуйгаас бол амьдралын нөхцлөөс болоод байна уу гэд. Тэгтэл өнөөдөр үндсэн хуулиар олгогдсон 4 жилдээ ганцхан удаа эдэлдэг, сонгогдох эрх байдаг. Иргэн хүн бүрт энэ эрхийг бол хинч хааж боож болохгүй. Ялангуяа хууль хяналтын байгууллагын энд хүчээр бас хөндлөнгөөс оролцож болохгүй. Энэ сонгогдох эрхээ эдлэхийн тулд манай намынхан улс төрийн хүнд хэлбэрийг сонгож өсгөлөн зарласан. Энэ өсгөлөн үр дүнд бас төдийлөн хүрсэнгүй өнөөдөр өглөө ингээ буулаа. Тэгэхээр бид ер нь бол өнөөдрийг хүртэл Монгол Ардын Хувьсгалт намын явж ирсэн баримталж ирсэн бодлого бол нэгдүгээрт ард иргэдийн эрх ашигыг нэгт тавьж явсан. Хоёрдугаарт өөрсдийнхөө эрх ашигыг тавьж явсан. Өөрсдийн эрх ашиг буюу бидний ард байгаа мянган сонгогч, дэмжигч, гишүүд, иргэдийн эрх ашиг гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд баяр болж байна. Бид ингэж бас энэ талбайг ингээд уй гашуудалтай тий ийм одоо нөхцөл байдалтай энэ талбай дээр уур амьсгалыг байлгаж болохгүй гэдэг үднээсээ энэ тэмцлийг хүндэтгэж штэ байна. Тийм учраас бид бол багаараа тий удирдлагатайгаа одоо арчилсан энэ одоо нийгэмд
энэ эрхээ эдлээд оролцъё л гэж байгаа. Тэр дараагийн тэр одоо гарах уу гарахгүй юу те сонголтын тухайд бол иргэд өөрсдөө дүнгээ тавина. Иргэд өөрсдөө шийднэ. А бид зүгээр л оролцох боломжийг олгооч л гэж байгаа. Яг өнөө өглөөхөн улсын хурлын дарга, ардсан намын дарга, Зандаа хүүгийн инх болтын албан ёсны мэдээлэл хийлээ гэсэн мэдээлэлж иргээд явж илээ л дээ. Хин нэгэн одоо хүний сонгогдох эрхийг бол аль нэг төрийн байгууллагын дарга шийдэхгүй маа. Түүнийг бол ард түмэн тэр сонгогдох эрхээ эдлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн гэж би сонссон л та. Энэ яг бодтой юу? Бодтой. Энэ инх болт дарга бас яг өөрийн бас үзэл бодлоо илэрхийлж байгаа. Тэгээ энд захирагдахгүй байгууллага бас байна шүү дээ. Тэ. Тэгэхээр ийм нөхцөлд бид одоо яаж шудраг одоо сонгуул шудраг иргэдийн сонголт явагдана гэж би бол эргэлзэж байгаа. За энэ боломж олдно гэдэгт найдаж байна. Найдаж байна. За таны урагдсан нэвтрүүлгийг бас ийм сэдвээр эхэлсэндээ танаас хүлцэл өчье. Тэг үзэгчтэйгээ мэдчилгээг урьж байна. За баярын өдөр болж байна. Тэ. Нөхцөл байдал угаасаа ийм байгаа учраас тэ. Асуухаас аргагүй тэ. Тэгээд өнөөдөр энэ сайхан нэвтрүүлэгт одоо урьж оролцуулж байгаа UBS телевизийн хамт олон сайнадаа мөн телевиз үзээ сууж байгаа нийт үзэгчдтэй мөн алдраа бяцхан хүүхдүүдтэй одоо их хүрсэн баярын мэндийг хүргэе. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн энэ сайхан өдөр бас бид гэгээлэг зүйл ярих байхаа гэж би бас найдаж байна. Ер нь бол иргэд бол энэ их ус төржсөн тий энэ их талцал хуваагдсан би биенээ үзээ ядсан өөрөө өөрийгөө гээсэн ийм одоо мэдээллүүдээс бол үндэ залхаж байгаа. Тэгээ энэ мэдээллийг саармагжуулж хүнийг бас ямар хүн бэ те хүн гэдэг талаас нь те ийм сайхан нэвтрүүлэг хийнэ гэдэг бол бас хувь хүний зүгээс илүү үзэгчдийнхээ зүгээс бас сайхан энерги төрүүлдэг ийм нэвтрүүлэг олон байгаасаа гэж бас хүсэж байна. За хоёулаа ажил амьдрал ярингаа бас үзэгчтэй уйдахгүй сайхан ярилцъя. Би хичээнэ. Таны хувьд ер нь сэтгүүлчдээс ямар асуулт хүлээдэг вэ? Одоо ямар сэдвээр ярмаар санагддаг вэ? Гэтэл дандаа л улс төр яриад байдаг, дандаа л салбарын хүнд асуудлууд яриад байдаг уу? Тий, сэтгүүлчид янз бүрийн өнцгөөс асуудаг л да. Анх их хурлын гишүүн болоход ингээл гэр хороололд амьдрдаггүй юу гээл те. Та мэрэгжилтэй боловсралгүй юу гээл ингээл янз бүрийн асуулт асуудаг. Тэгэл энэ хүн их хурлын гишүүн мөн үү биш үү гээл те. Иргэдээс ч ингээл гайхшрал төрдөг юм уу яа тэгэл тэрийг асуудаг ч юм. Өөртөө л яг хүссэн асуултаа асуудаг. Би ерөөсөө сэтгүүлчдээс асуулт хүрлээдэггүй. Яг гэвэл надад энэ 4 жилд хариулаагүй тийм асуулт ерөөсөө байхгүй. Тэгээд энэ хэмжээнд бас намайг итгэлийг алдахгүй бас ажиллаж чадсан болов уу гэж итгэж суугаа хүмүүс маань намайг өнөөдрийг хүртэл ямар асуултанд яаж хариулах гэдгийг бүгд мэдчихэж байгаа тийм хинбэ гэдгийг нь бол тодорхой хэмжээнд таньж байгаа. За улсын хурлын гишүүн барилга хот байгуулалтын сайд гэдэг их хурлын гишүүн бөгөөд салбарын сайд гэдэг энэ зүйлийг давхар дээлч гэж гоочлох талд байдаг л та. Та нэгс үзүүлээд өгөндөө гэсэн байдлаар ажиллаж гин үү? Яаж ажиллаж гин? Эсвэл зөнгөөрөөл явж гин үү? Би анх их хурлын гишүүн болоод нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын орны даргаар ажилласан. Надад итгэл үзүүлсэн. Би энэ ажлыг авсан. Энэ ажил дээр ажиллахад би шөнө 11 12 хүртэл суудаг байсан. Энэ ажил албан тушаалд ер нь те юу хийдгийг яадгийг би чи шинхэн гишүүнтэй мэдгүй шүү дээ. Тэгээ өөрийгөө шахсан, ажилдаа орсон. Тэгээд нэгэнт гарт ороод ирэхлээр те ажил бол тэгэл амархан урагштай явдаг. Яг түүний нэгэн адил би бас мэдхгүй. Тэ энэ салбарын сайдаар томилогдож ирэхдээ нөгөө сошиалаар яваад байгаа. Нөгөө иргэдээс яриад байсан мэрэгчлийн бус гэдэг ийм зүйл дахиад даалцсан учраас би энд бас илүү орохгүй болохгүй. Би магтаалж ер нь бол их дурггүй. Шүүмжлэл намайг улам илүү хурцтгаж өгдөг. Тэгээд би ажилдаа орсон, шөнөөрөөгүй суудгаараа суусан. Ажил маань нэгэнт ингээ гарт ороод жигдрээд салбартайгаа танилцаад ирэхлээр энэ их мундаг салбар, сайхан салбар. Энэ салбар дээр хийж хэрэгжүүлэх олон ажлууд байдаг. Харамсалтай нь миний ажилласан хугацаа бага. Гэхдээ би
өөрийгөө тийм 100% жилсэн гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл хөндлөнгийн хүчин зүйлүүд бас нөлөөлдөг. Аливаа асуудалд бас ингээд улс төрийн бас нөхцөл байдлууд хөндлөнгөөс орж ирдэг л дээ. Тэгэхээр би өөрийгөө 100% ажилласан гэж хэлж чадахгүй. Гэхдээ ямар ч байсан өөрийгөө дайчилж хичээж ажилласан. Бас ойлгохгүй зүйлүүд байна шүү дээ. Тэр үднээсээ би нөгөө зөвлөхөөрөө энэ салбарын сайд байсан, орлогч сайд байсан хүмүүсийг хоёр зөвлөхөө авсан. Тэгээ тэдгээр хүмүүсийн надад бас дэмжлэг тий. Тэгээд дээрэс нь багийн маань бас мэдлэгтэй хүмүүстэй энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн оролцоо надад урам их дэмжлэг болсон л доо. Бас нэг одоо их хурлын гишүүн тэгээ салбарын сайд байна гэдэг бол нэг талаар нөгөө түрүүний гоочлоод идэг тал байх боловч нөгөө талаас нь нэг ажил бүтэх салбарын бодлого явах талаас бас их давуу тал байдаг юм шиг байна. Салбар дээр одоо бодлого боловсруулчаад их хурл руу оруулах гэхээр танхимын гадна байгаа хүмүүст бол бас хүндрэлтэй байдаг. Яг тийм байна уу? Тийм, яг тийм. Адаглаа төсөв хэлэлцэх үед тэ салбарын сайд нь их хурлын гишүүн байхад өөрийнхөө төсвөөс юм асуучихгүй байлгаж чаддаг байхгүй юу? Тэгээ энэ мэтчлэн даваа талууд бас байна. Тэр хүн тэнд байхгүй ч гэсэн бодлого нь артаа талдаа хэрэгжиж явж байгаа нь хамгийн чухал. За би ярьслахынхаа ихэнд бас тодтгсон ажил баг ярина гэд. Тэгэл одоо миний асуулт өөрөө бас ажил яриулаад байна л да. За хоёлаа ажил улс төрийн сэдвийг энд түр орхи. Тэгээд хоёлаа дэлгэцэнд үзэгчтэйгээ нэг хором анхаарлаа хандуулаад яриагаа өргөжлүүлье. За. За хоёлаа ийшээ зогсож байгаад үзье. аяра шүнийг сэрээсээ болом хайрдэ ургашимуж өсөксөн эчин арун сэтгэ энэ хин дэлхийдэ хосгие хүмүн бүхэд эжэзүнтэй хүн үгүйе. Таныг судалт норж байна. За саяны энэ альбомонд гарсан зургийг тань уу таны хувьд? Миний туслахад. Тий. За би тантай Баян Сэлэнг сайттай ярилцахын тулд судалж явахдаа таны бас одоо олон түмэнтэйгээ харилцдаг сошиал ертөнцөөс одоо энэ мэдээллийг олж авсан л да. Таны өөрийн чинь постоос их хурлын гишүүн 4 жилийн хугацаанд би 4 туслахтай байлаа. Дөрвөлээ эмэгтэй. Тэгээд тэд маань бүгдээрээ одоо үрийн зулаа үнэрлэж ийм сайхан одоо ерөөлөөр би үдэн гаргалаа. Харин магадгүй намайг эрэгтэй гишүүн байсан бол юу гэж гоочлох болдоо гэсэн постыг би анзаарсан. Тэгээд тослоход нь алаг үрстэйгээ байгаа зургийг танд харууллаа. Сэтгэлний хөдөлж явах шиг байна. тий, саяхан хамгийн ихэнд гарсан нь саяхан хүүхэдтэй болсон, хүүтэй болсон. Тэгээд 1 сар гарантай л байна. Би эргэж очиж чадаагүй байна. Ер нь туслахуудынхаа хүүхдүүд дээр очиж чаддгүй. Тэд маань өөрөө гэрт ирдэг. Тий, гэрт ирдэг. Эхнийх нь одоо ингээд 2 ай хүрч байна. Одоо 6 сард 8 сард одоо хамгийн бага нь төрөх гэж байна. Тэ харсан чинь бас сэтгэл хөдлөж байна. За энэ агуулга бол мэдээж нэг зүйл рүү л хөтлөх байлаа л да. Тэгээ би түрүүн хэлсэн их олон ажилтай, их олон салбарт санаа зовох, одоо өөрийнхөө гэр бүлээс хугаслах цагаа улс орны төлөө зориулах зүйл бол тэгэл та өөрөө л энэ замыг сонгосон. Тэгэхээр гэр бүлдээ ер нь цаг зав хэрэг гаргаж чадчихээн. Одоо бид нар ингэж ярьдаг шүү дээ. За Монголын эмэгтэйчүүд бол одоо галтгооноос гарахад бол их хүндрэлтэй. Гэхдээ бусад орны эмэгтэйчүүдийг бодвол бас харьцангуй эрх чөлөөтэй гэдэг л дээ. Тийм тийм. Танд энэ боломжийг олгосон бас гэр бүлийнхаа тухай яриагаа өргөжлүүлээ. Тэгээ эмэгтэй хүн улс төрт явна гэдэг бол хэцүү шүү дээ. Эмэгтэй хүний бүхэл талаас нь гоочлон эмэгтэй гэдэг талаас нь тий. Эрэгтэй хүнийг бол бараг одоо нэг хайхтар юм. За амн үг хэлд орсон юм уу энэ төрөл гэж нүг гэхээс ш нэг хайхтар өмсөж зөөсөн
Аргагүй амьтантай үерхэж нөхөрлөд явсан байсны ч тоохгүй те. Тэр нэг ач холбогдолтой биш. Эмэгтэй хүн бол улс төрд ороход маш олон эрсдлийг даван туулдаг. Тэгээ эмэгтэй хүнийг нэг дардан зам хүлээгээд байдаггүй. Ар гэрээ архин, аав ээжигээ хорхин, үр хүүхдтэй цаг зав зарцуулж чадахгүй. Тэгээ нэгэнт энэ замыг сонгосон бол мэдээж аливаа юмд эрсдэл зайшгүй л байна. Бүх ажил дээр илүү хүндэн улс төрд яваа эмэгтэйчүүдэд гэж би хардаг. Өөрөө ч тэр замыг туулаагүй ш. Дараад л өнөөдөр энэ улаан сандал дээр сууж шүү дээ. Тэгээд миний би ч айлын 5 хүүхэдтэй айлын багна. Тэгээд өнөөдөр ээжтэйгээ ингээд 5 хүүхэд гэхэд цөөддөг юм байна. Одоо хажууд маань нэг ах нэг ихч хоёр л одоо ингээд байж байна. Ээжигээ асраад ингээд явж байна. Ээж маань хүнд өвчтэй. Тэгээд аль болох ээжигээ баярлуулах юмсан гэж хичээж байгаа. Тэгэл юмар дутаахгүй байх юмсан гэж хичээж байна. Гэхдээ би сүүлд ганц юм ойлгоод байгаа. Хүн хүнээр дутаж болохгүй гэж. Бусад юмар хүн дутаж болно. Тэр бол тэгээ хэрэгцээ шаардлагаараа нөхөгдөөл явдаг. Хүнээр дутаж хүнээ алдна гэдэг бол хизээч нөхөгдөшгүй зүйл. Тэгээ би энэ одоо бас зүйлийг сүүлийн үед бас ээжигээ харах болгонд ойлгож байгаа. Ээж хүн бол одоо сэтгэл нь баян байвал тэгэл болоо шүү дээ бүх зүйл те. Тий. Дандаад хүүхдийгээ балчраар санаа тий. Хүн ер нь эцэг их хоёртоо байхдаа л хамгийн баян байдаг. Бага балчир наснда эцэг ихээ алдах. Эдэр дунд наснда эхнэр нөхрөө алдах. Өтөл наснда үр хүүхдээ алдах шиг зовлон байдаггүй гэж. Тэгэхээр би энийг бас их бодож явдгийн. Тэгээд аль болох ингээд гэр орондоо болж өгвөл цаг зав гаргая гэж хичээж байгаа. Тэгэл хахтай ажлын онцлог энэ бүх юмыг үр хүүхэд маань ойлгодог. Ямар тал миний үчи одоо 22 настай. Тэгээд нэг охинтой танилцсан. Тэр охин нь гадаадд одоо байж байгаа. Тэгээд 6 сарын 28-нд ирэх юм. Тэгээд тэр ирэх юмыг ярих гээд надтай ерөөсө цаг гарцдаж чадахгүй. Тэгээ ууралсан надад. Та одоо ингээд би танд ингээд те өөрийнхөө тухай амьдралынхаа чухал юм ярих гээд байхад та надад нэг хоромж зарцуулахгүй юм. Хизээ та зарцуулах вэ гэж. Тэгээд хүү маань тэгжсэн. Ерөөсөө умгар жижиг байшинтай байх шиг аз жаргал байсангүй гэж. Яагадгүй бүх хүний нүдэн дээр ингээд хийж байгаа, барьж байгаа, орж байгаа, гарч байгаа бүх юм нь л тэгэл хөө чи хажиж байгаа чи ингэсэн. Чирээ тэрэг энэ нэг ингээ амьд харилцаа холбоотой. Одоо тэгээд ингээд яасан чи ээж нь орой орно. Өөрийнхөө өрөөнд ороод ингээд гівтчихэн тий. Тэгээ нэг иймэрхүү л хандлага байна. Энэ бол зөвхөн надад тохиолдоод байгаа зүйл биш. Улс төрд яваа эмэгтэйчүүдэд байгаа. Бас цаг наргүй ажилтдаг эмч нарт байгаа тий. Бусдын үр хүүхдийн төлөө ажилтдаг багш нарт ч бас байгаа. Тэгэхээр энэ бол хэцүү юм аа. Тэгээ эмэгтэй хүн бол тэртээ дэргүү одоо яадаг юм. Сайхан нэг хурал дээр тэгсэн. За эрэгтэйчүүдээ юу хийдгээ бүгдээрээ тоочё гэсэн чинь ажилдаа явдаг. Ирээд хоолоо иддэг тий. Усанд ордог эсвэл зурагт үздэг, хэвлэл уншдаг гэж байгаа байхгүй. Тэгээ эмэгтэйчүүд юу хийдэг гэсэн чинь гарын 5 уруунд эрэгтэйчүүд их тоологдчих шүү дээ. Эмэгтэйчүүд гэрээ цэвэрлэн, хүүхдээ асран, эцэг хийн хуралдамаа суун, хоолоо хийн. Тэгээ гэр орны бүхий л ажил тэр чигээрээ эхнэр хүний нуруунд дээр байгаа. Тэгээ энийг чинь ингээд базаад хэлэх юм бол гэр доторх амьдрал бол эхнэр дээр тий. А гэрийг гаднаас нь харах асуудал бол нөхөр дээр байгаа байхгүй. Угаасаа л тийм сэтгүүтэй ард түмэн л дээ бид нар. Тэгээ энэний байр бол харьцангуй сүүлийн 100-д бол одоо өөрчлөгдөж байгаа гэж ойлгож байна л да. За түрүүн ээжийн тухай ярьсан таныг одоо улс төрд ороод өөрөөс тодорхой хэмжээнд дуу хоолойгоо илэрхийлээд ингээ явахад мэдээж угаасаа нөгөө хил ам салахгүй тий элдвэр бичдэг, сайнаарч байдаг, муугаарч байдаг бичдэг. Энэ бүхэн ирэхээр ээж нэг хаяа миний охин одоо хэрэггүй дээ болдоо гэж хэлэх үе бий юу? За нөхөрч гэсэн. Тийм үе байсан уу? Ерөөсөө тийм үе бол гараагүй. Ээж маань болдоо хэцүү байна, чамд ямар байна гэж нэг ч удаа надтай санал солилцож байгаагүй. Харин гагцгүй чуулган дээр янз бүрийн тий хатуу ширүү үг хэлэх барах
ийм одоо зүйлүүдийг Таныг өөрөө яг ч нөө? ингээд тий зэрэгцээд ингээд чулган үзээ суучдаг байгаа байхгүй юу? Адилхан завсарлаар завсарлал. Тэгээ нөгөө чи би хэдийдэн ч үг хэлж магадгүй учраас телевизийн өмнөөс холдохгүй. Тэгээд хэлсэн үгийг орой ирэхэд арай хурцдчихв миний охин арай ерөөг ингээд зөөлөх гэж ингэж их юу яадаг юм aanаж хэлдэг. Нөхөр маань ч гэсэн арай л хатуу байна, чанга байна. Ингээ хэрэг байсан юм уу гэж ингэж ярьдаг. Түүнээс биш одоо орж ирж байгаа те ингээд нөгөө нэг одоо гүтгэлгийн шинжтэй уус төржсэн янз бүрийн дайралтуудыг тэгэл ингээл баян сэлэн балаа угаагаас л эхлэн штэ ер нь бол тэгэл зайлаа үхээсэ гээл те. Тэгээ ийм тэгээ үхтлээ би одоо хүнийг өвхүүлтэл одоо тийм юм хийгээгүй шиг надад санагддаг байхгүй. Тэгээ юундан тэгэж танихгүй хүнд тэгтэл их ус ханзан санаа бай тэ. Тэгээд энэ бол угаасаа л энэ манай нийгмийн сэтгэхүйн одоо ядуурл тэ. Хатуухан хэлэхэд бол хүмүүс маань хэд их талцал хэд их намчирсан энэ байдалд өөрсдөө бүр зэврүүдлээд тэ. Үзэл бодолтой үнэнч нэртэйгээр огт танихгүй хүнийг тэгээд давхай таньдаг юм шиг яриа. Тэгэж бичснээр тэр бичиж байгаа хүнд ямар ч ашиг байх. Ашиг байхгүй. Би тэрнээс айхгүй тий. Би тэгэж хэлж байна гэд би эмзэглэхгүй. Харин л өөрсдийнх нь нэрв штэ. Тэгтэл зүгээр яах вэ? Эмзэглэдэг гэр бүл дотор эмзэглэдэг нэг зүйл үү? Үр хүүхдэд. Би яг асуух гэж байлаа л да. Та өөрөө түрүүн хэлсэн шүү дээ. Намайг магтаал биш, шүүмжлэл хурцлдаг. Та хувь хүн талаараа үүнийг даван туулдаг байж болно. За магадгүй тэрийг орж уншдагчгүй, тэрэнд ач холбогдол өгдөггүй, цаг зарцуулдаггүй ч байж болно. Гэтэл гэр бүл гэр бүлээ та эндээс бас хамгаалах үүрэгтэй байгаа байхгүй. Тэгээ энэний төлөө та ямар оролдлого хийдэг вэ? Би энийг л асуух гал хэлээ л да. Тийм. Үр хүүхдүүд их эмзэглэдэг юм билээ. 10 жилд сурж байгаа охины маань те ангийн хүүхдүүдээс эхлүү найзууд ээж чинь тэгчиж ээж чинь ийм юм уу тийм юм уу гэл ингэж асуудаг. Орой ирэхээрээ зэрэг ингээл тааралдахгүй ч гэсэн уурлаж гэр орондоо уурлаж унтуусаж те ингээд ааш авир гаргадаг гэж байгаа. Хүүд маань гэхэд те хүү маань бас те өсвөр насны одоо би хүн болж төлөвшж байгаа залуу шүү дээ. Тэгэхэд ингээ хүүд маань ч гэсэн ойр тойрных нь бас эвгүй ингэж хандлага төрдөг. Тэгээ сая цэрэгт явхад хүртэл ингээд цэрэгтэр цэргийн албан хаагчдын дунд хүртэл тийм одоо уур амьсгал байсан гэх жишээтэй тий. Тэгэхээр ерөнхийдөө хамгийн их эмзэгэлдэг нь үр хүүхэд юм билээ. Нөхөр бол яах вэ тий. Хөрх юм ханижл маань ойлгож байгаа юм чи тэр ойлгож байгаа учраас дэмдээ хин хаанд ажиллаа хийгээд ирж байгаа хүнийг тий эндээс ш одоо яах юм тэгэл ажилтай нь холбоотой юм зүйл болж байгаа гэдгийг маш сайн ойлгож байгаа. Тэгэд хамгаалаад яах юм бэ? Би ямар тэр хүмүүстэй хэрэлдээ суултаа биш тийм үстэй надад тийм цаг завж байсангүй ойлголцдог гэр бүлтэйгээ та тий тэр тухай ярьдаг. Тэгэл миний хувьд битээ санаа зов тэгэл энэ бүхэн чинь ээжийнх нь хийж байгаа ажилдаа холбоотой тэ битээ 4 жил намайг би яг өөрөө чинь хэлснээр би сайтуудад орж ийм шар мэдээ уншдаггүй байхгүй. Уншихгүй байсан дээ. Уншихгүй байх надад нэг шалтгааныг анх гаргасан. Тэр нь юу вэ гэхээр би нөгөө байнгын орон дарга байхдаа уцаас байнгын ороодын дарганууд санаатаа 7 машин ундаг байхгүй юу. Тэгээд энэ машинаараа намайг шуудаа нүүрс зөөгөөд гэрлүүгөө явж гинэ гэдэг ийм зүйлийг бичсэн байдаг юм. Гэр хороололтой штэ шарилж уруудгаас сарнаа уруудгүй ингээл те. Тэгээд байнгын орооны дарга гिचгээд санаад улсын машинаар шуудаа нүүрсээ зөөгөөд ингээд харж гин ч гэдэг юм уу. Тэгээд би тэр гараа уйлсан байхгүй. Ийм аймаар нийгэм байх таа ч яах вэ те. Гэр хороолоос их хурлын гишүүн яагаад явж болохгүй юм. Ягаад заавал тэгвэл өөрсдөө л бид нар ийм амьдралаар явж байгаа юм биш үү? Тийм үстэй. Бид нар баячуудыг сонгох юм биш. Бид нар мөнгөтэй хүмүүсийг сонгох юм биш. Тэгээд ягаад бид нар амьдрал маань муу байна гэж чарлах ёстой юм те? Бидний л өөрсдийн сонголт юм биш. Тэгээ яг амьдрал дундаас гарсан хүнээ тэгтэл их ягаад үзэн ядаж байгаа. Тэгвэл ард түмний төлөөлөл тэнд суухын хэрэг юу вэ? Мөнгөтэй хүмүүсээ сонгоод явж идэм ааз гэж би өөртөө бодоо би бухимдсан байхгүй. Тэгээ би уйлсан. Тэгээ орон дотор ингээд үзэл суужгаад уйлаа. Тэгээ манай нөхөр заа одоо тэгээ тайвширмаар. Угаасаа л наадуул чи юм штэ. Тэгэл миний хайн датаарах жагаан чөтөөрөх жагаан үзүүлээд өг гэлтэй. Урам өгдөг байхгүй. Тэгээ би тэрнээс хойш нэг ч удаа сайтад орж мэдээлэл уншдаггүй. Ганцхан би өөртөө холбоотой мэдээлэл өөрийнхөө фэйсбүүкээр ажиллаулдаг.
Тийм учраас миний Facebook дээр миний л өөрийн одоо тавьсан текст, тавьсан зураг байна уу гэхээс тэр болгон бас Facebook дээр ороод ажиллуулад яж чадахгүй. Бушуухан ороод би ингээл завсраар ороод тавьсан бүх хүмүүсийн зураг, хөөхтийн зураг, гоё те байгалийн зураг бүгдэн дээр нь лайка дарж аваад тэгэл өөрийнхөө нэг постыг хийгээл тэгэл гардаг. За охин хүү хоёртаа хамгийн сүүлд хизээ цаг гаргасан та. Яг үннээлээрээ. За би 2-7 хоногийн өмнө бүтэн сая өдөр хоол хийж өгсөн гэртээ унжиж. Ямар хоол? Цэв. Би бас материал авал хоолыг бол зүгээр илэглэн штэ. Тэ. Ер нь бол хийн штэ. Даанч нөгөө нэг цаг нь байхгүй болсон. Үнэхээр тийм. Дайл болох одоо хүүхд маань хүү маань том болцсон. Эмээдээ тусдаа эмээгээ хараад тэ. Ажилд одоохондоо ороогүй байна. Төмөр замын дээд сургуулийн ашиглалтын инженерийн ангийг яг цэрэгт явдаг жилээ төгссөн. Тэгээ одоо эмээгээ асарч байна. Одоо тэгээд энэ сонгол Монголын дараа тэгээ ажилд орно доо. Ээжийн арыг залгуулж байгаа сайн хүү байна. Сайн хүү миний хүү. Сайн нэвтрүүлэг маань өөр ингэсэн онцлогтой. Нэвтрүүлгийнхаа зочинд зориулж хүндтэй зочин урьдаг. Тэгээ хоёлаа студид нэг зочин ураад яриагаа өргөжлүүлье. За. За. Зочин маань ирсэн үү? За, сайн нэвтрүүлгийн маань урилахаар зочны маань хайртай үрсэн ээжтэй баярын мэнд хүрэхээр хүрэлцэн ирсэн байна. Би бүр гайхсан штэ. Өвдөө эрт. Хүнтэй уулзсан гэхээр чи хизээ ээжээсээ юм нуудаг болчоо. Яаж чөлөө авч гарсан гинэ? Эмээгээ асрах ажилласаа. Би бүр гайхсан. Тэгээс намайг цаавгаа суужсэн чинь хурж ирээд энэ ямар байна, тэр ямар байна гэд хувцаа асууад ахгүй. Тэгээ би чи нэг хүүхдтэй уулзчихлаа юм бол юу ач холбогдол өгдөг ингээд. Тэгээд яг хинтээ уулзж байгаа гэсэн ангийнхаа хүүхдтэй би ингээд нэг асуудаг байхгүй. Хэрвээ байвал. Тэг өнөөдөр яг байж өглөө хоёлоо таарч байгаа юм. Чи хизээ ээжээсээ юм нуудаг болчоо. Ямар ажил байгаа чамд гэсэн чинь. Гэхдээ би хүнтэй уулзах хэрэгтэй байна. Танд би хэлэхгүй яваад ирж хүн асуудалгүй явчаад ирээ заяа. Тэгэл гараа төрөлөө гараа гүрцээ. Тэ? Тэгээ эрт цэргийн алба хаацсан ийм том залуугаас хамаагүй тэгж барьж болохгүй шүү ээж. За мэдээж өнөөдөр нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж ээжтэй бас чин сэтгэлийн сайхан үг хэлээрэ гэж миний хувьд бол хүссэн. Тэгээд ээж нас цаг зав гаргаж чаддгүй шалтгаанаа бол сая бас нэвтрүүлгийн маань туршид тайлбарлалаа л да. За ээж өнөөдөр их хүрсэн баярын мэнд хүргэе. За тэгээд ер нь бол дүү бүтээвч ер нь бол цаг гаргах нь цөөхөн ч гэсэн ар гэрийг нь аваад явна, түшиж туулна. Тэгээд дүүдээ өвлгөр жишээ болно. Хүнд хэцүү байх цаг хугацаанд нь ээжийнхээ арыг дагаад тэр үед нь туслаад бүх зүйлээр нь дэмжиж гэртээ ороод ирэхэд нь асуудал зэрэглэл байхгүй, амар тайван халуун дулуур амьсгалтай байж ивэл ээжтэй хүн өргөл зарж энэ шүү. Хайртай шүү таньдаа гэх. За. Сайхан үгүй. За хүслээ охин маань ээжтэй. Охин хүү хоёр маань харьцангуй бэлтгэлтэй орж ирсэн гэж бодож байгаа ш. Таны хувьд бол завгүй байдаг ч гэсэн охин танийгаа ойлгодог. Заавал ийм юм, тийм юм гэж нэхэлгүйгээ танийгаа зовоолгүй ч гэсэн сайхан хамтдаа байхыг л бид нар хүсдэг шүү. Таньда баярын мэнд хүргэе. За баярлалаа. Яг энэ манай гэрт яг дутагдж байгаа юм нь бол юм л те. Гэхдээ миний гэр бол миний өөр хүүхдүүд, миний өндөр настай ээж маань те маш сайн ойлгож байгаа. Тэгээ ээж нь бол ганцхан гэр бүлийнхээ төлөө бол яваагүй шүү дээ. Түмэн олонний төлөө явж байгаа учраас бүх юм сайхан болно доо миний. За баярлалаа. Та хоёртоо нэвтрүүлгийн маань ийм гоё утга төгөлдөр болгож өгсөн. Тэгээд орой ээж нь очиод гарын хоолой хийж өгсөн. Баярлалаа. Ойртой ер нь уйлаагүй юм биш шүү. Энэ бол нөгөө жаргаж уйлдаг нулимс гэж байгаа шүү дээ тий. За хоёр дүүдээ маш их баярлалаа. За баярлалаа. Халуухан нэвтрүүлэг болчихсон. Хүний сэтгэлийн дотор түмэн өнгийн юм утас байдгийн гинлээ. Тэгээ тэр утсыг хүн яг тухайн цаг үеийн өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнөөр дуургаж идэг. Тэгээд өнгөц сая бол хамгийн гэрэл гэгээтэй хамгийн сайхан өнгийн
утас дуурсан гэж миний хувьд бол найдаж чинь. Тэгээд ер нь бол зочин миний бол зорилго бол бас дотор нь байгаа зүйлийг гаргая. Эмэгтэй хүн юм чи мэдээж жаргаж гаргасан нулимсаараа гаргана гэж бол миний хувьд тооцчихсэн. Тэгээ өөрөө тэр тактикэндээ бас орчлоо. Таны яг төрж байгаа сэтгэлдлийг ч бас сонсомоор байна. Тэ манай гэр бүлийн хэдийгээр үр хүүхдтэйгээ өдөр болго уулздаг ч гэсэн яг энэ телевизийн хаймарт ингээд өөрсдийнх нь тий чин сэтгэлийн үгийг сонсоод тэгээд үр хүүхдээрээ бас намайг миний ээжийнхээ ажлыг тийм ээ ойлгож хүндэтгэж ээжигээ зовоохгүй байх юмсан гэж хичээж байгаа энэ сайхан урмын үгийг сонсоод ингээд нулимс унгаагаа суuna гэдэг бол тэр болгон байдаг энэ наад завшаан хувь тавилан биш ээ. Тэгээд үнэхээр бас сэтгэл их хөдлөө өглөө яраад гараа авсан би тэгээ яасан бол доо гэж бодчихсон чи гинтхэн ингээд цэцэг бариад ороод ирнэ гэж сансангүй шүү дээ. Сэтгэл их өөмөрөөд тийм хэлэгч үг болдохгүй. Тэгээд Баянсэлэн гэдэг хүн бол дандаа дартан замаар яваагүй. Амьдралын хатуу хөтөө тэр шуургыг те унаж босож туулаж үдсэн. Өөрийнхөө энэ насанд хүртэл цаашид ямар өшөө саад бэрхшээл намайг хүлээгээ сууж байгааг би хэлж мэдэхгүй шүү дээ. Хүн өөрийн зурсан зураг төрсөн төөргөрөө л явж байгаа. Хүнээ давж болдгоо даваа бэрхшээл саад гэж байдаггүй. Хүний өөрийн одоо те хүн бурхан өөрийнх нь давж болдог тэр давах саад бэрхшээлийг л тухайн хүнд нь өгдөг гэж байгаа. Тийм учраас тэр хүн өөрөө л давах ёстой. Бусад хүн өөрөө чинь давс одоо тэр давааг тэр саадыг өөрөө чинь үүрээд даван туулж өгч хязээч чадахгүй тийм боломж ч байхгүй. Харин тэр даваа саад бэрхшээлийг даваа туулцсны дараа цаана нь одоо тэр те саад бэрхшээлийг давсанд нь талархсан тэр бурхны бэлэг байдаа гэж би өөрөө дотроо өөртөө бодож явдаг. Бэрхшээл болгоны цаана бэлэг байдаг гэдэг би тийм нэртэй ном бичиж байгаа. Тэгээ удахгүй бас энэ ном маань гарах байх. Зөв явах юмсан, зөв байх юмсан, зөв сэтгэлтэй байх юмсан гэж түрүүний таны асуултанд эргээд ороход би намайг муулж, намайг сайлж, янз бүрээр бичиж байгаа тэр хүмүүстээ би хөцөлдөд явъя гэвэл бусдын нэгэн айдал цагдаа шүүхэд өгчгөө л уушлалтаа гуйлгаж явж явах надад боломж байсан. Гэхдээ би тэгээгүй. Сэтгүүлчид маань намайг хүндэтгдэг, намайг хайрладаг. Өнөөдөр намайг муу хэлээд бичсэн хүн маргааш инээгээд ороод ирж байхад би таньдаггүй. Би тэгэж хүнтэй адил нөгөө тэр сэтгүүлч намайг тэгэж утсан гэж хар дэвтэртээ бичдэггүй. Би эргээгээ ороод ирэхэд өө миний дүү наашаа суу гээл ингээл хүмүүстэй алагчлахгүй тий харьцдаг. Тэр үднээсээ сэтгүүлчд маань надыг бас хайрладаг. Намайг хинбэ гэдгийг маань 4 жилийн хугацаанд мэддэг. Нэг ч удаа би сэтгүүлчдийг шүүх цагдаад өгч яваагүй. Ганцхан л асуудлаар нэр төрөө бас сэргээх гэж оролцсон. Яг гэвэл тэр бол асар их мөнгөтэй холбоотой. Асар их одоо худлаа одоо ус төрсөн гүтгэлэг намайг 9 тэрбум төгрөг тэ эдсэн гэдэг тийм тендер авсан гэдэг ийм зүйл ярьсан учраас яалтчгүй энэ бол айгүй би мууж болно. Яаж ч болно. Гэхдээ намайг мөнгөтэй холбож болохгүй гэдэг зарчмаар тэгээд тэр хэвлэлийн байгууллага амьдралдаа гэх гэж шүү дээ энэ 4 жилийн хугацаанд нэг удаа хийсэн. Тэгээд
сайтай албаноос надаас уушлаадгүйсэн. За би цагдаа яриа бараан сэдв рүү яваад шүү. Би тэрмээргүй шүү. За тэгээд сайн нэвтрүүлэг маань мэдээж ийм сайхан жаргаж гаргасан нулимсыг аялгау дугаар хөглөе гэж бодож байна. Тэгээд сайн нэвтрүүлгийн маань урилгаар сайхан уран бүтээлчд хүрэлцэн ирсэн байна. Хамтдаа гоё дуу сонсъё. За сайн нэвтрүүлгийн маань урилгаар Монгол Улсын гаяч жүжигчин дуучин Инх Зул хүү Чимбаярынхаа хамт хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Урилгын маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярын минь хүргэе. За сайн байна уу? Баярын минь хүргэе. Сайн байна уу? Баярын минь хүргэе. За ингээд сайхан нэвтрүүлэхэд явц. Яс сэтгэлдээ сайхан хүндэтгэж явдаг. Харахад бас нэг юм яг чи би танихгүй л дээ юм ярьж үзээгүй, үг сольж үзээгүй тэгсэн мөртлөө нэрхэн гişүнийг харахаар нэг тийм дотроосоо гэрэлтсэн яг өөрийнхөө байж чаддаг нэг сайхан эмхтэй хараад идэв. Тэгээд өнөөдөр бас сайхан хүүхдүүдтэйгээ сайхан энэ гой нэвтрүүлэгт ороод нэг сэтгэл зүрхийн бүр нэг жинхэнэ хүн нэг өөрийнхөө гэдэг шүү дээ. Нэг дотроосоо огшиж байгаа ийм дүр зургийг өөрийн нүдээр харлаа. Би ч гэсэн бас сэтгэл жоохон ингээд энд бас нулимс унгаад ингээд зогсчихлаа. Тэгээд их амжилтыг хүсье. Өөрөн чинь өмнө бол маш их ирээдүй гэрэлтэй байгээ. Энэ бол эхлэл шүү гэж хэлмээр байна. Эхүүтэйг хамтдаа сайхан уран бүтээлээ танд болон телевизэж байгаа бүх сайхан ээжүүдтэй баярын мэнд хүргэж хүргье. За баярлалаа хоёулаа суугаад. Үгүй хүний хоорондоо үега дууны уянгатай бидээ бүрд хормот хидэрэн үен дууны үдги бидээ үен хормот дэрбүэл the horror der buel en himende Alexandria Hunyalag зүрхэн хөө ээжийн сүгээр амьлаа билээ хөвчин дэлхийд ээжийн сүний амтай билээ үэл хорвоо бүгдэр бүвэл элэг бүтэн эвсэг явя үэл хорвоо бүгдэр бүвэл энх мэндэ Alexandria Uel horror der buel elleg buten evseg javya Uel horror der buel en himende Alexandria
бол ингэж сонгохоос өөр аргагүй байлаа. Тэгээ нэвтрүүлгийн маань багийн урилгыг хүндэтгэн хүлээн авсан гавьяаттай, за залуу уран бүтээлчтэй, уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За таны баярлалаа. Өнөөдөр зөндөө ирч хүчтэй байгаа юм байна би. Энэ бүхэн нь бол бас гарч сайхан амьдралын нэг сайхан гэрэлтэй дурсамжийг одоо хөглөж байгаа гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгийн маань багийн баярын өдрийн тусгай дугаарыг хүлээн авсан эрхэм гавьяаттай нэвтрүүлгийн маань багийн зүгээс танд баярын мэнд хүргье. За баярлалаа танд. За тэгээ нэвтрүүлгийн маань багийн танд дарсан гинтийн бэлгүүд үнэхээр бас нүдэн олсон юм сайхан. Одоо өөрийнхөө зорилгыг биелүүлж байгаад миний хувьд бол баяртай байна л да. Тэгээд мэдээж дотор нь альва зүйл байдаг бол бүгдээрээ л нөгөө эмгтэй үнэ нэг арга өгдөг штэ гоё юм. Сингэнт сайхан уйлаад эсвэл хашгираад ч юм уу гаргацдаг. Таны сэтгэл доторх зүйлээс багхан ч гэсэн хөнгөлсөн бах гэж миний хувьд найдаж байна. Эмгтэй хүн чинь нөгөө нэг уйлж яж сэтгэл нь онгойдог байглаасаа тийм тийм. Эмгтэй үнэ нулимс уг нь бол үнэтэй байдаг тий. Тэгсэн боловч тэр нулимс бол дандаа л гарч идэг. Тэгэд миний хувьд бол ер нь бол баг эмгтэй хүн гэдгээ мартцсан байсан юм биш үү? Уйлахаач байсан тий. Хатуу чанга байхыг шаарддаг талбар тий. Би одоо ингээ уйлаад юм болгон дээр уйлаад гүөх юм бол бас л буруу талаас нь ярина штэ. Тийм учраас хүссэн үсээгүй хүн ингээд хатуужил улам ингээд хүний хурцлдаг юм байна тий. Тийм байх ёстой гэдэг тийм зарчим өөртөө тавьд юм байна. Одоо ингээ бодсон уйлсан чи миний нулимс бүр тогтохгүй. Нулимсны хүүдий байд юм уу гэмээр ингэж онгойж штэ. Ер нь их хуримтлагдсан юм байна. Сэтгэл онгойгоо сайхан болж байна. Тэгээд одоо бас би бас ээжтэйгээ сайхан ярилцаж миний ээж ерөөсө бас уйлахаа байчаад байгаа байхгүй юу? Тэр чинь нөгөө нэг би бас ярилцаж чадахгүй байна тий. Тэгээд бас ээж маань сэтгэл дотор байгаа тэр ингээд нөгөө бас миний төлөө бодож явдаг зүйлийг сонсох ёстой байна гэж хамгийн түрүүнд бодлоо. Ер нь бол хүмүүс би биентэйгээ яриад тий сайхан сэтгэлээ онгойлгоод уйлах нь уйлаад дуулах нь дуулаад ингээд суух шиг аз жаргал ер нь байхгүй маань. Тэгэхээр хүн ер нь хүнээрээ л дутаад байд юм байна л гэж бод. Ганцаараа хүн хизээж суучаал гэж ойрлоо суугаад байхгүй шүү дээ тийм ээ. Ямар ч утгагүй тий. Тэгээд хичнээн бохимдчаас ууралж исэн ч гэсэн ганцаараа суусан тохиолдолд нулимс гарахгүй шүү дээ. Хин нэгэнд л гомдолж яж гарна шүү дээ. Өнөөдөр бол би гомдлох биш. Миний дотоод энэ одоо энэ бүх байгаа энэ миний энэ сэтгэл дотор богшсон энэ зүйлийг тээж яваа, эмзэглэж яваа тий зүйлүүдийг ингээд уудалж өөрөө ирэхгүй ингээд уудалж гаргаж ирж намайг ингээд огшоож уйдуулж чинь тэгээд их зөндөөл бэлцээстэл уйллаа тэгээд үзэгчд маань бас ойлгох байлгүй дээ гэж хамтдаа л уйлсан бах. Нэвтрүүлгийн маань үзэж байгаа хүмүүс бол за одоо ярилцлагынхаа дараагийн сэдв рүү оръё гэхгүй бол одоо болохгүй нэг. Уулын нэвтрүүлгээ энэ сайхан хүүг аялгаугаар нь үргэлжлүүлсээр байгаа л дуусгачмаар байна. Монгол Ардын Хувьсгалт нам одоо их хурлд авсан суудлын тоог харахаар сөрөг хүч юм шиг. Зүгээр шууд утгаар нь ойлгох юм бол мэдээд цөөнх учраас сөрөг хүчнээс хандах хэрэгтэй. За засгийн газрыг хамтраад байгуулад өөрийн төлөөллийн сайдуудыг ажилуулж байгаа болохоор бас эрх баригч юм шиг. Яг өнгөрсөн 4 жилийн хугацаанд за их хурлаар хилцэгдэж байгаа асуудал дээр харахаар бас шүмжлэлтэй байр сууриас хандаад байдаг. Ер нь яг 4 жилийн ажилласан онцлог юу бэ? Тэгэхээр бид нар Монгол Ардын Хувьсгалт нам эвсэл яг тухайн үед бол хамгийн түрүүнд нэг номерт ард түмнийхээ эрх шигшгийг тавьсаж ажилласан. Тэр нь юугаар баталгааждаг вэ гэвэл засгийн газрыг огцруулах хэсэг асуудал тий. Засгийн газрын гишүүнийг огцруулах хэсэг асуудал дээр дандаа байр сууриа яг нэгтгэж за ганц 2 гишүүнээ эсрэг байр суурин дээр байхад бид нар ер нь бол төв дээрээ тий жанжаа шуум дээрээ л байж хийсэн. Тэр нь ард түмний эрх ашгийг засгийн газар удаа дараа солигдно тий. Түүнийгээ дагсан томилгоонууд, түүнийгээ дагсан бодлогууд хэрэгжиж чадахгүй нөгөө ард түмэнд хүлээлттэй байгаа зүйлүүд нь хэрэгжиж чадахгүй дахиад эхлээд эсвэл тэр очисон сайд дарга нар дахиад өөр бодлого хэрэгжүүлэл ингээл савлж эхэлнэ. Тэр хооронд төсөө хөрөнгөтэй холбоотой асуудлууд гэдэг. Ард түмний нуруунд дээр л ачаалал борж ирнэ. Ард түмэн л тэр хүндийн яана. Бид яг хуу 76 хоорондоо хэрэлдэж байгаа л тэр олонхороо тэгэл сайн муу хэлж байгаа л нэг хүнийг тэгэл
томилол явуулна. Гэхдээ тэр хооронд маш олон зүйл бий болдог. Гэхдээ засгийн газарт бид нар ингээд доктортой байлгаж ажиллаулаа гэд бид нар дандаа чирэгдээд дагалдаад аялдан дагалдагч те туслах дүрд тоглоод яваагүй. Асуудал үнэхээр одоо бидний одоо мөрийн хөтөлбөртөө тавьсан ч юм уу эсвэл үнэхээр болохгүй бүтгүй асуудлуудыг хуулийн төслүүдийг оруулж ирэх юм бол тэдэн дээр бид нар эсрэг байр суурьтай ханддаг. Дэмжих юмн дээрээ дэмжин мэдээж те сайн зүйлээр дэмжээл явна. Муу зүйл болохгүй бүтгүй зүйлийг бид нар засаж сайжруулахын тулд явна. Тэгээ эцсийн дүндээ бол олон хоороо шийддэг. Би төрийн залгамж чанар байх ёстой. Тэрийг өнөөдөр хямбгоонч очсон тэрийг үргэлжлүүлээд явах ёстой. Ялангуяа ард иргэдэд хэрэгцээтэй тэр зөв бодлогыг хэрэгжүүлжсэн бол тэр хинэн байна уу, манан байна уу, анан байна уу хамаагүй би үргэлжлүүлээд явах ёстой гэж би боддог. Тэр үднээс цогтоотор сайд миний өмнөх Монгол Ардын намаас томилогдож барилгын салбарт сайдаар ажиллаж байсан хүнийхээ бодлогыг би үргэлжлүүлээд хичээгээд явсан. Харамсалтай нь урьдчилгаа 30%-ийг 20%-ийг одоо засгийн газраас баталгаа гаргаж төлдөг болгох тэр зүйл бол ирээдүйн төтвөрийн нөөц сангийн тухай хуульдаа уйлдсан учраас энэ асуудал хэдийгээр шийдэгдсэн боловч өөрчлөлт ороод ингээ явсан. Гэх мэтсэн зүгээр жишээ авч ярихад тэгэхээр бид бол ерөөсөө ус төржих намынхаа бодлого шийдвэртэй холбоотой асуудлуудаа ярилгүй яг эцсийн дүнд ард түмэнд хэрэгцээтэй зүйл дээр эвсэж нэгдэж чаддгүй нь хамгийн гайхалтай. За харамсах зүйл. Би тантай ярилцах гээд 3 хуудас асуулт бэлдсэн байлаа. Гэхдээ тантай дандаа л ярьдаг сэдвүүдийнх нь асуултууд голцсон үлдлээ. Тэгэхээр мэдээж бусад сэтгүүлчд маань тантай салбарын талаар за нам улс төрийн асуудлаар нь ярилцах байх. Би таныг илүү хүн талаас нь энэ ярилцлаганд онцолж өрсөн учраас тийм асуултуудаа бас ярилцаж амжлаа. Тэгээ та бүхэн дараа нь бас өөр сэдвүүдээр ярилцах боломж олдох байх. Тэгээ энэ удаад цаг зав гарan хүрэлцээрсэн танд баярлалаа. За тэгээ сэтгүүлчийнхаа хувьд миний хувьд зочдтой бэлэг бэлддэг. Тэмдэглэлийн дотор үзэг маань сайн уу сайнаа гэд нэртэй учраас энэ бол бас та энэ үзгээр энэ дэвтэр дээр нэг зүйл бичиж явахдаа үргэлж энэ цаг үеэ дурсан ах гэж найдаж байна. Тэгээд их хурлын гишүүний сайдын гар ирсэг энэ үзгээр бичигдвэл бас бэлэгний маань үнцэн оршноо. Танд ажлын амжилт хүсье, эрүүл энхийг хүсье. Гэр бүлдээ цаг зав зарцуулж байгаарай. За баярлалаа. За нэвтрүүлгээ өндөрлөж таныг үг хэлхийг урьж байна. Би өглөө гэрээсээ гараад энэ нэвтрүүлэгт орох гээд явж байхдаа би энд одоо ингээдлээ хуйлан чинээ тэ ингээдлээ миний сэтгэл одоо огшиж ингээдлээ хэрэгцүүлэл хийж бас эргээд бодох эргээд хийх ёстой зүйлүүдээ олж авна гэж би бодож ирсэнгүй. Тэгээд үнэхээр сайхан нэвтрүүлэг байна. Бас олон сайхан гайхалтай, олон сайхан бас хүмүүсийг оруулж, хүн талаас нь харуулж, монголчууд бид ер нь хүнийг ажил хүн хоёрыг зэрэгцүүлж харж хүндэтгэж явж байгаасай. Хүнийг дандаа муухай талаас нь биш. Адилхан л хүн хоол иддэг, тэ өмсдөг, зүүдэг, ижээ автай, үр хүүхдтэй, гэр бүлтэй тэ хүн л юм болсон хойно бид нар бурханаас бол өндөр хувь тэ төөргөөр хүн болж л буусан. Энэ хувь төөргийг бид нар зөвл байж, зөвл явж яг алдсан алдаа болгон дээрээ тэ эргээгээд ухаарч алдаагаас улам цааш нь давтахгүй төлөө дахиж алдахгүй төлөө улам их харин зүйл хийхин төлөө биендээ тусалж ингэж явах тийм сайхан одоо гэрэл тэрэд бол бидний дотор өөрсдөнд маань оршиж идэг. Бид нар тэрийг өөрөө тэр дотор хүнтэйгээ ярилцаж чаддгүй, дотор хүнээ сэрээж чаддгүй байдаг. Тэгээ энэ нэвтрүүлэгт ороод миний дотор хүн 2 дахин сэргэлээ. Тэ би үнэхээр одоо энэ дотор богшож явсан зүйлээ энэ одоо сайхан танхимд одоо ингээд гаргаад одоо сайхан энерги аваад ирч хүч аваад миний бас амьдралдаа дурсаж явах тэр сайхан дурсамж байх болноо. Тэгээд танаа хамт олонд ажлын уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тэгээ энэ сайхан нэвтрүүлэг улам бас өнгөтэй, гэрэлтэй, гэгээлэг одоо хүмүүсийн хүсэн хүлээж үздэг сайхан нэвтрүүлэг цаашаад улам өргөжин тэлээсэ гэж бас хүсэж байна. Тэгээ сайнадаа баярлалаа. Намайг эмхтэй хүн бэ шүү гэдгийг минь харуулж тэ агшуулж өгсөн дүүдээ бас баярлалаа. За баярлалаа.
Эрхэм үзэгчтэй Бямгараг бүр таны гэрийн хойморт шин зочин урьд сонирхолтой ярьцлага өрнүүлэхийг хичээдэг Санаа санаа ток шоуны маань удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Өнөөдөр нэвтрүүлгийн маань зочин за улсын хурлын гишүүн барилга хот байгуулалтын сайд гэхээсээ илүүтэй хүний сайхан хань, хүний сайхан ээж, хүний сайхан охин, Монголын нэгэн сайхан эмэгтэй Зангатын Баян Сэлэнг байлаа гэж танилцуулахыг миний хувьд хүсэж байна. Тэгээд үзэгч та бүхэн ч гэсэн гэр бүлийнхээ халуун дулаан амьсгалд амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлээрэ. Эх 7 хоногт шин зочинтой иргэд уулзъя. Баяртай үзэгчтэй. За баярлалаа.